Тарган хөрөөндөө байх өөр ертөнц рүү орох хаалгыг олоод хоёр ертөнцийн хооронд амьдрах сонирхолтой нэгэн хүнхэн анимыг товчлон хүргэе. Хүн гэдэг төрлөختөнд гадаад төрх болон царайны хэмжүүр маш чухал мэт. Бага бахасаа л тэр хэмжүүр хэмжигдэж хүмүүстнүүд үзүрлэгдэн өөртөө шийтгэх хэдгэл гэдэг зүйлгүй болсог юу яг их залуугийн талаар хэдүүлээ ярилцъя. Гэхдээ цаашдаа зовлоог авчээ. Ингийн нэгэн саарл өтөр толгоогооч өргөх хэдгэлгүй газар ширтээ талхаж байхад нүдний болонд нэг охиныг эсэг бүлэг хүмүүс. Бид нар чааг яагч вэ хамт явцгаая гэдэг иргүүлээд ирэхэд багт нь итгэлгүйч гэлээ. Нөгөө наад охин чинь юу та нарт дургуутаад байгаа юм биш үү? Гээл хийсэй чинь нөгөө таргаа арчаагүй банд минь юу гээд байгаа юм гээл учир зүггүй задад эхэлдэг. Азар цагтаа нар ч анхаачуудыг зогтоход нөгөө охин чинь зүгээрүүгүйгээд ирсэй чинь дасчихсан юм аа гээл босоо явчихдаг. Харагдах байдал нь тарган жижигхэн царай мутаж гэлээ өвгийнх нь хэлсэн. Асуулт орсон хэнийг нь сайхан хандаж байх хэрэгтэй шүү гэсэн захиасаар өөрийг нь үзэн ядсан байсан ч хамаагүй ялгаж харцдаггүй том зөрөгтэй залуу. Багаас нь сургуулийн хүүхдүүдээс эхлээд гэр бүлийнх нь хүртэл над бүдүүн царай мута биендээ өмссөн уцаа дүүнэрийнхээ хувцастаа бити цуг байгаагаад бай. Гэтэл түүний эсрэг дэрхий байсан ч ганц өвөн л түүнийг хүн гэдэг утгаар нь хайрлж өсгсөн. Гэхдээ бурхан хүртэл түүний эсрэг байгаа мэт амьдралаас нь өвөөг нь хүртэл аваа явчихдаг. Өвөө нөөрийнхөө тийм ч их биш гэлээ эд хөрөнгө болон жижиг байшин газолоод өвлөлүүлдээсэн. Аав жирэн булаахаж оролцсон дэндүү үгүй гэрээ байсан болохоор бүх албагаа таслаа явсан. Ингэжл өөрийнхөө амьдралыг өөрөө авч явах хүндхэн даалгавартай тулсан. Дунд сургуулаад өгсөн түн цаан дах нэг ч хүн байхгүй шүү дээ. Болдог зүйл болдгоороо болж ийн гэж бодоод атмануудаас тогтоос зорилготой сургуулийн араар тойрсон ч атмануудад байрагдаад зодуулж эхэлдэг. Түүний зодуулж байхад хүүхдүүд нь зүгээр л хараа зогсоод баясч байдаг. Гэтэл хэдэн дунд нь хоёр дүүн хүртэл энийг зөксөж байдаг шүүгөр. Зодуулж яриагээл ажилдаа очиж тарган царай муутай дээр нь ажилдаа цагтаа ирэхгүй. Гээл зад цагаас ажлаас нь алчдаг. Хэдий загнуулж байгаач ийм зүйл байнга л тохиолдог мэт тайлбар шилэхгүй уучлаарай гэд шууд хүлэн зөвшөөрж байгаа нь хөөрхөлтөө хөв заяатайгаа эвлэрсэн бололтой. Гэтэ өгөн тэр дунд сургуулаад өгсөд өнөөдөр баярлах хэрэгтэй байсан штэ. Гэтэл зодуулаад ажлаасаа халагдаад үнэхээр л тэсгүй өөрийнхөө царай муутай төрхийг харангуйтаа толио хаг зөвхөнгөлтөө өгсрүүлэн ханаа зөксөж хан нэргээд байшингийн ханууд зүрэг олцдог. Өвөн дэлхийгээр аялах туфтаа нэгэн байсан болохоор сонин содон зүйлсийг ихийг зөвлүүлдэг. Тэгээд тэднийг хадгалдаг өрөөнөдөг. Тэнд нь өөр нэг хаалга байхаар сонирхоод очиод нэгтэн жижигхэн байшингийн дотор дэл нь харагддаг. Тэгэл гайхаал орох гэсэж гинтл урт нэг дэлгэц гараад ирдэг. Тэр дэлгэцэн дээр нь нэлээд дэлгэрэнгүй тайлбарууд байдаг. Гэтэ нэлээд ойлгомжгүй зүйлс ихтэй. Ойлгосон зүйлсүүд нь их юм бол хаалганы эзэн, байрны эзэн, өөр ертөнцийн аялч гэсэн зүйлс гарч ирдэг. Тэгэл үзүүлэлт нь гараад ирсэж бүгд л нийлэвэл. Ширэн дээр байсан ойлгомжгүй бишгийг аваад гайхаад харж ирсэн чинь дэн үдэлгэц нь гарч ирснэ. Ойлгох чадвар, итвчлэгээл тэр ертөнцийн хэлийг ойлгоод нэг юм болчихдог. Байшингийн эзэн болох мэрэгэн гих нэгэн өөрийнх нь байшинг олсон ихний хүн байшингийн эзэн болно. Өөрийн зэмшлийн хашаа байшинд өөрөөс нь өөр хинт зөвшөөрлгүйгээр нэвтрэх боломжгүй гэсэн байдаг. Мангар их зэвсэг байхаар нэг сэлмийн суулгаад харсаж ариу илтгэсэн байт. Тэгэл нөгөөхөө барай гадаа юугаа болгээд айгаа гарсаж нөгөө дэлгэцэн дээр нь хашин доторч гэсэн таны өмчгсөн байхаар манай хүнж тавьшраад амар сүртэй сэлмэд авчсан чаа. Мөнхөөгөө гарчин саваал уншиж байгаа юм чаа. Зүгээр л орлого хийсний төлөө дэлгэцэн дээр нь эд эзэмших чадвар левел 1 гэж авдээ. Ер нь бол өөр ертөнцийн хүн болохоор маш хурдан чадваруудыг суралцах давуу талтай юм байл л дээ. Тэгэл манай хүн ч урам ороод дотор байгаа бүхий л зэвсгүүдийн нэгээр нь туршиж үзэл чадваруудыг сураад идэг. Гэтэл тэнд байгаа бүхий л зэвсгүүд ариун төвчний хүчрэг зэвсгүүд, дээд эзэмсэн зэвсгүүдэд дэлгэц рүү хийж явахт нь гинтлийн магас дайрсан ч мэрэгэн гिचийн хэлснээр өөрийнх нь эзэмшил рүү нэвтрэх боломжгүй харагдахгүй нэгэн хаалт хамгаалж байдаг. Нөгөө магасын үзүүлэлтийг нь харсаж чинь өөрийнх нь чадвартай харьцуулах юмар бүр боломжгүй гэмээр хүчрэг байдаг. Тэгэл айц хүз. Нөгөө овгор ч бүр болох шинжүүд дараад харна манай хүн зүгээр л нэг дараад үздэг юм билүү гэж бодсноо. Гарт байгаа жадаа салгалан байж өргөөд өөрийн мэдлгүй амар хүчтэй шижигдэг. Гайхаад л харсаж нөгөө магас чинь дундаа нөхтөө болцсон питгэл ундаг шүү. Золооч өрдө итгэхгүй гайхаад байжсэн чинь төвшин болоо үзүүлэлтүүд нь амар ихсчихсэн. Дээр нөгөө өгсөн огроос ч амар их айтем онцгсан байдаг. Манай хүн ч ядарсан бололтой гэрлүүгөө бацгасан чинь нөгөө олцсон айтемуудыг нь зараад мөнгө болох боломжтой гэж авдээ. Тэгээ юу ч бодлого нөгөөхөө зарсаж 1.5 сая йен болчтیں۔ Тэгээ хамгийн галзуу энэ мөнгө нь улсын бүртгэлтэй. Ямар ч асуудал үүсгээргүй шийдэгдсэн жинхэнэ мөнгө байдаг за. Арин зоологийн булчин ширмсүүд нь задрахж байгаа юм шиг ястууд нь хугарч байгаа юм шиг л үнэхээр ташиж хондог. Өглөөний сэрэл харсаж хэвлэгдээ 6 булчинтай өмссөн хувцсан томдчихсон. Бас дээр нь нэлээд өндөр болчихсон юм шиг санагддаг. Гэтэ манай хүнжид толио хагалчихсан болохоор толинд харж чадахгүй болчихсон юм аа чаавас. Гэтэ золоо толинд харах хүсэл угаасаа л байдаггүй. Царайгаа арах дургүй байсан болохоор угаасаа л толгой болцсон амар байдаг. Манай хүн турчсан өмсөг өвцгөө болсон ч гэсэн мэрэгэн гихчийн ачаар өөрийнх нь ирсэн ертөнцийн хамгийн тансаг зэрэглэлийн хувцсыг гаргаж ирдэг хэрэгслээс. Хэдэж нуглардгүй хэр болдгоо зөвлөх хувцастай болдог. Зуны амралтаж эхэлсэн ажилгүй болсон болохоор шинэ ертөнцтэй илүү танилцсан, өөрийн эзэмшлийн талбайтайгаа бүрэн танилцаж эхэлдэг. Тэр хүлэмжинд нь бүр бүхнийг ангааж урамлаас эхлээд бүр амар их бүүст өгдөг төрлийн урамлууд хүртэл тарьсан бидیں۔ Золооч нэлийн тасчихсан сайн дураараа байшинлуун дайрч байгаа магасуудыг нэг нэгээр нь дайраал алаад идэг. Тэрний хэрэж төвшин агшиж нэг л мэдхэд зөнд дуусч манай хүн өөрийн ертөнцтэй очин дөрөв төвц тааруулан өмсөд хичээлдээ явхад хүүхдүүд "Хүй тэр хин бэ? Юустаа харж байгаагүй юм биш үү? Шин сурагч юм бах та. Манай сургуульчин баг модel шилжиж ирсэн юм шүү." Гээшүүгээд ахт манай хүн ч өөрийг нь ярьж байгаач мэдэхгүй гайхаад байнга л газар ширтэж явдаг өөртөө итгэлгүй зангаараа явж байсан ч тэр хүнийг нь харах гад дэше харж явдаг. Шинэ хичээлийн жил төвөрлөгдсөн ангид ороо суусан ч нөгөө атманууд нь ирснэ. "Чааг харж байгаагүй юм байна. Шин сурагч авах нэ. Хин гэдэг юм жамаа" гэж асуусан чинь золоо "Би золоо л шүү дээ" гэж айгаа хэлсэн чинь бүгд шок. "Тийм царай муутай гахаа зуны 3 сард юу тохиолдсон юм бэ?" гэвэл
Манай хүн чи өөрөө 0-д ороод толин дарангуудаа шок. Манай хүн чи яхад нөгөө толио хагаснаас хойш ундагаа царайгаа хараагүй л байгаа байхгүй юу? Хичээл дараад нөгөө хоёр дүүн сургуулийнхаа хитэн бүтгэн хүүхдүүдтэй золоог болон чахчихсан. Чамшиг арчаагүй амтан 100 юу хэрэгсэн гэхээр ийм болчихсон байдیں۔ Гэтэл дээрлэхэд байж байсан чинь нэг тансаг зэрэглэлийн лимузин ирснээр дотороос нэг хөрх охин гарч ирснээр чи золоо мөн бистэ. Зунжангаал чамайг хайлаа. Гэтэ чи нэлээд турчаа юу да гэд хөөрхийн нэснэ. Чи намайг дэлгүүрийн гадаа хитэн хүн дээрлэхэж байхад нь хинч тоохгүй байхад аварсан ганц хүн шүү дээ. Тийм болохоор би чамд талархснаа илэрхийлмээр байна. Чи ойсоо ахтаймд орохгүй гэд асуусаж. Нөгөө хоёр дүнч супер хилээ сургуулиэстэй пүү хинтэр гэж гайхаа bijсэн чинь нөгөө охин чи өөрийгөө Каори гэж танилцуулаад хажуунаас нь туслах нь түүний бол ойсоо ахтаймын захирал. Тийм учраас охиныг нь аварсан ачтан заавал ачааг нь хариулмаар байна гэсэн гэхэд золооч би тийм сайн дүнтэй биш. Дээр нь би ямар ч чадваргүй орж чадахгүй нэ гэж хажуу талаас нь хоёр дүүн. Наад байгаа тэнгээс чинь бид нар хамаагүй илүү шүү. Биднийг л эсвэлчилтэй оронд нь гэсэж. Та нарын бүхэл муу мухыг судалчихсан. Чадахгүй гэдэл төмөр нүрээ өвгөнгүүтээ золоод манай сургууль сурлагын интерес нь илүүтэйгээр хувь хүнийг нь хардаг. Тим та ямар ч асуудалгүй. Гэтэ эргэлдэж байгаа сургууль дээр маань очиод юутааш нэг үзчих. Гингүүтээ шууд гараас натхаа дагуулаа явчихдаг. Ойсоо сургууль бол хамгийн шилдэгүүд буюу төрөл бүртээ амжилт гаргасан улсынхаа шилдэгүүдийнхаа шилдэг болсон шилэгдмэл хүүхдүүдийн сурдаг гайхалтай сургууль. Сургуулийн захирал золоо хүндэтгэлтэйгээр өгтөн аваад ирсэнд нь талархан охиныг нь аварсанд баярлаа гэд урд нь хийдэг. Тэгээ шууд л ярианд орж өөрийг нь төгсөн сургуультай өнгөө суралцуулах болно гэд урахт нь өөртөө итгэх итгэл гэдэг зүйлгүй өссөн хүн чаа. Над чинь нэгэн зээш хүрч чадхааргүй бүр боломжгүй зүйл байна гингүүтээ татгалзчихдаг. Захирч түүнийг өөртөө итгэлгүйч сайн хүн гэдгийг анзаарсан учраас урмын үгээр тэтгэхэд өвгөөс нөөр хүн өөрт нь ингэж хандаж байгаагүй учраас золоод үнэхээр шинэмтрэмж байдаг. Түүний итгэлгүйс харсан гэлэлзэж байгааг харсан захиралж өнөөдөртөө өвтөж туршилтаар яваад үз. Дараа нь шийдвэрээ гаргаж болно шүү дээ гэхэд гаднаас Савада багш ороод ирдэг. Захирч түүнийг Савада багшаа ангид туршилтаар явуулах болохыг нь хэлгээд Савада багш сандрах хэрэггүй дээ багш нь бүгдийг нь л заагаад өгнө. Гэдэл бүхэл зүйлсөө зөвшөөрч амжаагүй байхад нь маш сайхнаар урзаад л болоод байдаг. Цоглог галзуу ягаас эмэгтэй чинь нэрээ дэлхийд данстай томоохон шинжлэх ухаан юм байлээ шүү нэрээ. Сауда багш хүүхдүүдэд сэн сурагч ирж байгааг нь зарлж байхад манай хүн чинь гадаанаа дахиад л хуучин сургууль шиг аимшигтай байдал болох үедээ гэж айдастай байж байхад нь багш ороорой гэж дууддаг. Амар сандраад лээш төвдрээд өрөөгээд айлсуулсан чинь сурагчдын хариу үйлдэл нь бүр шоконд орчихсон. Пөөх манай гэд ийм царайлаг хүүхэд ороод ирчихлээ гэж бүгд дотроо бодож байхад нь багш нь та нар бити хүүхдийг юу байдалд оруулаа хөшсгөөд. Золоо тэр хойноогоо сул судал дээр очиж суучих. Гээл хичээлээ заагаад эхэлдэг. Хажууд хогн ширэг нийлүүлэнгүүтээ номгүй болохоор нугаалсаж хэрэгэлдэг. Сайндаж биш л дээ. Багш нь л тэг гэсэн. Нөгөө охин ч нэг хийх юм ярихгүй хахаар манай хүн чинь баларсаа ингээд л шууд үзээд тэгчтэй болчихлоо гэдэл толгоогоо барьстай. Нөгөө ангид нь харин Каори золоо гайгүй байгаа болов уу гэж санаа зовцсон сууж байгаа юм чаа. Золоогийн анзаарснаар бол энэ сургуулийн хичээл нь тийм ч өрөөгаагүй. Гэтэ гол ялгаан сурагчдынх нь маш их идэвхтэй байдал болон бүтээлчээр сэтгэж байгаа сэргэлийн хүүхдүүд. Тийм уур амьсгалд хэдийн өмнө үзэж байсан хичээл байсан ч гэлээ. Шинэ хичээл үзэж байгаа юм шигээр шинэ мэдрэмж төрөөд бусдыгаа дагааш тэрөө маш сайн ойлгоод байдаг. Сурах орчин маш чухал шүү найзуудаа. Завсарлагын үеэр сурагчид битүүш авчихсан. Чи одоо аль сургууль сурдаг вэ? Найз охинтой юу? Гэдэл асууж байхад нэг залуу "Үүшээ та нар 50 байлгаа л да. Золочи бодвол хоол идээгүү л үстэй. Цуг явцгаая." Гэхдээ буссан ч бас нэх өөрхөн. Хитийг сонирхоод хувийн орон зайд нь бүдүүлгээр орчихлоо. Гэдэл дараа нь тухтай ярилцъягээд тарцгаадаг. Энэ хүү гэрё гэдэг. Энэ сургуульд нь гарахгүй хоол гэж байхгүй. Бүгд л маш хямдхан. Манай хүний хувьд бол диважн л гэсэн үг. Энд бас Шинго гэдэг ангийнхаа хүүхдэд танилцдаг. Золоод бас нэг сонирхолтой санагдсан зүйл бол супер элит гэж бодсон хүүхдүүд нь бүгд л яг адилхан. Энгийн хүүхдүүд шиг үзсэн аниме, кино, хөгжим гээд бүх зүйлээ ярилцдаг. Гэтэ маш бүтээлчээр аврагын ухаанаар хандаж байгаад л гол ялгаа нь байгааг анзаардаг. Бас нэг анзаарсан эвгүй зүйл нэг юм бол бүгд л золоор унуцаар шигтгэдэг шүү бүр. Манай хүн ч ихтэй ховц зүүр болохоор аргагүй ч юм болов уу гэж бодоод байдаг. Оройчул захирал золоогоос хэр байсан бэ гэхэд үнэхээр гайхалтай. Гэтэл өөрийн анзаарсан бүхний хэл нүдэн гэрэлтэж байгааг нь харсан захиралж ормоор байна уу гэд асуусаж наа чи нэгэн болно гэж үү. Гэхдээ чи яг өөрийнхөө үнэлэмжийг өөрөө шийдэх хэрэгтэй л дээ. Гэтэ бусаж хүн чамайг үнэлэх боломжтой. Би хувьдаа бол чамайг манай сургуулийн тэнцгээр үнцэнтэй нэг ингэж бодож байна. Гэхэд манай хүн ч тогтлон саналыг нь хүлээж авдаг. Гараад ирсэж Каори үүдэнд нь ашигч орохоор олжээ гэдгийг нээсэн хүлээж байдаг. Тэгснээ одоо чи завтай байна уу гэж асууснаа сурагчны хичээлээ дараад хамгийн ихээр очтой газарлууд дагуулад явдаг. Каориг ч бас хүмүүст дэндүү өндөр зэрэглэлийн гэр бүлийн болохоор хүүхдүүд бие бариад бараг л найзуулдаг болохыг нь мэддэг. Тэгээд л тарчгаад бусад сурагч нарын хийдгийг хийхэд найзгүй болохоор шууд хардаг байсан ч одоо бол золоотой зүг отч үзмэр гэсэн байдаг. Хамтдаа авч идээд инээлтийн сууж байгааг нь харсан хүмүүс ч "Пөөх энэ хоёрыг хардаа арай л хөрхөн биш байна уу?" гэдэл гайхаад л хараад идэг. Манай хүн амттай юм аа. Амттай юм чи бүгдийг нийтж үзмээр ах юм. Гэсний өөрийнхөө бодолтой тэмцэн. Магартай тэгж хамаагүй идэх юм бол өмнөшгөө болчул яах юм. Гэдэл өөрийгөө зэмлээстэй. Тэдэж нэлээ ярилцсан Каоригоос чи намайг ийм их өөрчлөгдсөн байхад яаж таньсан юм бэ гэхэд юу нэг өөрчлөгдөөгүй л байна да. Яг жоохон өсчихсөн жин хасчихсан л байна л да. Гэтэ шудраг хэрний элдийнүүдийг чи хараад л би шууд чамайг гэдгийг мэдчихсэн. Гээл нэх өөрхөө. Манай хүчиг гэртээ харангуйтай нөгөө эрдэнтөө очоод дулаанаа хийсээр. Гэтэ төвшин хурдан ихаа болчихсон нэлээ удаашарсан байдаг. Тиймдээ энэ хүрээсээ гарахгүй ингээд л байгаад ах юм бол хөвчихгүй юм байна. Айцаад аваад эндээсээ гарч үзье
Гээл гарахтаа зэрэгцэн нэг хаширах чимээ гарангуут нь Google очиж нэг дээд ор хүмүүсийг алж идэв. Манай хүн чинь хүү энэ хүн үү гэж гайхаад шууд л очиод туслахаар очиж анх удаага яг бод тулаа хийж байгаа болохоор нэлээд л хэцүү байдаг. Өмнө яг хашааныхаа гадаа байгаа нөхдүүдийг л болгож тавьдаг байсан шүү дээ. Гэхдээ манай хүн чинь олон төрлийн зэвсэг ашигладаг болчихсон. Тулааны туршлагал дутуу болохоос биш нэлээд хүчтэй болчихсон шүү дээ. Хид хідэн угсраа цохилт хийгээд эцэст нэг ялдаг. Тэгэл нөгөө охин дээр очингуудаа зүгээрүүгээд очиж чинь нөгөө охин ухаалдахдаа зэрэгцэн. Цаанаас нөгөө охины хайж байгаа болоотой хэсэг хүмүүс хүрээд ирэхээр нүүл үзэгдэж болоод яваад өгдөг. Манай хүний хувцас нүг нь бол төгссөн шүү дээ. Гэтэл байнга нэг хувцас өмсөд ахаар эвгүй юмаа гэж бодсноо. Мөнгөтэй болчихсон юм чи хувцас авд юм уу гэж шийдэнгүүтээ дэлгүүрээ явсан чинь зүрсэн хүмүүс ч энэ хин гэдэг модель нэ пүүх ямар царайлаг юм бэ, ямар урт үлтэй юм бэ гэж гайхаастай. Харин энэ үеэр нэг хүн нэг менежерийг тас цагинж байдаг. Зураг авалт эхэлжээд тахт нэг дураараа модель нь ирээгүй. Бүр холбоог таг болгуулчихсан байдгийн. Бүр аргаа ороод мөнгө урсаад байна. Эндээс л хүн олоо зохицуул гэж тушаал гаргадаг. Манай хүн чинь анх удаага ийм том дэлгүүрт орж ирж байгаа болохоор толгойн нэрэгчсэн. Инж дайжгүй юм уу? Үгүй инж дайжгүй юм уу гэж зогсож байхад нь хэдэн октод ирснээр хоргоогоод л завтаа юу гэсэж арай тэрлэх гээд байгаа юм бах та. Эсвэл мөнгө надаас нэхээ салгах гээд байна уу? Гэтэл сэтгэл гэдэг зүйлийг мэдгүй хүн чинь төмс төрлөختний хаан аль хэзээ болчихсон байдаг шүү дээ. Гэтэ нөгөө хүмүүстэйгээ ивэр ойлголцоо татгалзаад явуулдаг. Нөгөө охтонч жинхэнэ ир хүн ийм байдаг байх нэ гэж л үлддэг тий. Тавлин гэлтэй нөгөө ахлагч нь золоог моол дотор харснаа. Олчлоо гээл гуйгаа зөвшөөрөлөнгөтэй зураг авалт эхэлдэг. Манай хүн чинь маш их хүн хэцүү байдалд орчихсон тусламж хэрэгтэй байна гэж бодсон болохоор зөвшөөрсөн ч гэлээ амар хүн байсан болохоор сандраа төгшөөд байдаг. Хамт зурагт орж байгаа охин хөөхөн дээр нь маш сайн зөвлөөд хамт хичээцгээгээд урмаар услаад гайхалтай зураг авалт болоод дуустдаг. Гэтэ зураг авалтын үеэр манай хүн давхуудаага л эмэгтэй хүн хурж бүр цээжрээр наалдаад манай хүн чинь бараг л харавчихдаг. Эсрэг талд нь нөгөө ягаа устгачаа. Угаан алхаасаа өмнө харсан үл таних өөрийг нь аварсан хүнийг бодож байснаа. Шууд л ер нь босож очиулснаа. Гэтэл нийлэн дураараа гүнж байдаг. Харин дагуулууд нь тэр өд хүн байх ямар ч боломжгүй. Та ухаан балартаад л төсөөсөндөө ямар ба нэгэн зүйлийг харсан байх гэдэл чадлаараа жатхаастай. Дааш нөгөөд нь буруу шилсэн зүвшгэл зөрүүд нь хэрэлдөө. Хааны удмын хүн авруулсан бол заавал хариугаа барих хэрэгтэй гэдэл. Нөгөө талд зураг авалтаж дуусчихсан арай гэж амраа сууж байхдаа манай хүн зураг авалт моделийн ажил гэдэг ямар хэцүү, ямар их ажиллагаатай байдаг. Бас дээр нь хажууд хохиннаас ч зүү хэрний хичнээн мондөг байгаа талаараа ярилцаа сууж байхад нь хинэгч хүү жаахан уцарчлоо. Эхлэлцгийн хүүтэйгээл дүртээ орцсон нөхөр гараад ирдэг. Нөгөө хүн ч нэлийн л одолтой октод орилолтой бол энэ их цантай нөхөрч модель ихнийг болон дүрээд ахт яга зөвшөөрөхгүй байгаа юм. Энтергээл болон чахсан байхаар нь манай хүн чаа. Наад хүн чинь зөвшөөрөхгүй байна гэдэг юм шүү. Гэлгээсэй чаа. Би боксер удаан хичээсэн хүн шүү. Гэдэл амар сүртэй зөксөж чаа. Манай хүн чинь зунжин хийсэн бэлтгэлийнхээ ачаар рефлексээр аваар шидчихдэг. Хүмүүс ч царайлаг дээрээс нь гүйл боломжгүй дээрэлтээс өөрийгөө хамгаалчихлаа гэж магтаад идэг. Харин нөгөө залуугийн саяны үлдийг нь бичээд авчихсан ахлах залуу энэ бүхний чинь дараа чамайг боксооч төр моделооч төр алхах газаргүй болгоно л гэдэг. Нөгөө модель өхөн ирж баярснаа илэрхийлээд насан туршаагүй хэлээд ахтал архиар шахаад авч явах гээд үзээд байсан юм. Үнэхээр их баярлалаа гэдгэлэгт нь ахлахын ч гэсэн бас талархснаа илэрхийлээд дахин өргөжлүүлэн ажиллахуугээ асуусачаа манай хүн чинь энэ хүн чинь талархлаа гээд левтэйхэн татгалзчихдаг. Нөгөө ахлах ч гэсэн нүнжигтэй зураг авалтын чинь цайлангаа зураг авалтандаа өмсөн бүхий л хуцыг нь бэлгэлдэг. Буцах замдаа ахлах чинь хүнийг үг нь авсан бол гээл харамсаад байхад нь хажууд нь тэрний тухайд урдгадуудыг л улаагаад байгаа нөгөө охиныг шолоод явж байдаг. Нөгөө дураараа гүнт чалбадаа дагуулад ойд ирсэн. Нилээн л хүндхэн байдалд орсон байж байхад манай хүн чинь зэргүүдийнх нь нүдэн дээр гарч ирснэ. Жинхэнэ утгаараа эргэлдэж өгөхөд гүнж харж байснаа. Шууд л надтай гэрлэж гэж авдээ. Бүгд шок. Энэ үеэр хаа нэгтээ нилээн л том бардагчны нөхөр бололтой нэг дарга энэ хүнийг хариутай хайж бол гээл суртал тушаал гэж байдаг. Нөгөө гүнжиг чинь нилээн дотн албатна. Ингэж болохгүй шүү дээ гэж маргалдаад байж яхад нь мангасууд гараад ирж магадгүй манайх руу түрүү явцгаах уу гэсэн чинь бүгд дахиад шок. Энэ үед амьдэрдэг гэж юу гэдгийч харсан хэрний харанхуй ойд байгаа байшин харсан хэрнээ л итгэж өгдөгөө. Гүнжиж өөрийгөө танилцуулахад энд бүр хаант бус үйдэг бах нэ. Дээр нь би дүнтэй шууд харьсан шүү дээ гэж нилээн дотроо гайхаж байхад нь золоогийн нэрийг сонссон гүнжиж яа харахгүй ууралсан язгууртай юм шүү. Гэтэл дотроо шивнэлтэл энэ хоёр чинь нилээн л дотны бололтой. Гол зорилго болох түүнийг хайж байснаа хэлээд аварсан болохоор талархлаа илэрхийлэх зорилгоор хаан өөрийн биеэр түүнийг өрсөн. Ядж хаад бүр гэрлэх санс шууд тавиад байсан болохоор золооч эвтэйгнэр татгалзсан ч тэгэлгүй яах вэ? Энэ тийм амархан биш. Гэхдээ чамтай эхлээд найзууд болоод цаашдаа дурлуулад гэрлэнэ гэж автээ. Манай хүнд ч найз гэж байгаагүй болохоор найз гэдэг үгийг сонсоод шууд найзууд болчихсон. Тийм амархан тий. Тэгэд л энэ удаад хамт явах боломжгүй. Дараа нь зөвхөн явж хаанд бараалахыг гэж үлддэг. Энэ үеэр хаа нэгтээ гүнжиг зориуд алах зорилготойгоор харанхуй хоёр өргөтөн оруулсан ч амьд гараад ирсэн талаар нь тайдан аваад нэг багтаа хүн аимшигтай ихээр хэлдэг. Энэ гүнжиг алах захиалга өгсөн хүн дүүний ах буюу ханхуу гэдгийг нэлийн сонирхолтой. Золоо шиндрөм тувцаа өмсөд туршилтаар явж байсан ангидаа орохоор болгоод бүгд л урайлахын хүлээж авдаг. Тамирын хичээл дээр йогийн хүүхэдтэн жинхэнэ альфа гэдгийг харуулan хідэн хүн гарч ирсэн ч дараал гол хийгээд байдаг шүү. Тэрийг нараал үнэхэр гайхалтай юмаа гэд тамирын хувцсгүй манай гүнж бодлуулаа сууж өсөж чаа. Бодлыг нь уншсан уу гэлтэл нэг улаастай сэргэлээ охин гарч ирээд үнэхэр гайхалтай гоц гэл өөрийгөө танилцуулан сууж байхад нэг нөхөр нь алдаж өшөглөөд улаастыг бараг л онох гэж байхад нь боломжгүй гэмэр хөдлөн хийснээр шууд л гол оруулчихдаг. Үүнийг харсан бүгд шок.
Хөндлөнгөөс нарж байсан огтж хувцас солих өрөөнд золоогийн талаар амууралдан магтаж байхад дараагийн цагт биеийн тамиртай байсан Каваригийн анги гаднаас орж ирэн ярианд оролцдог. Бүгд л "Тим дог юм чинь найз хүнтэй байх таа" гэхэд Кавари улаанс тоёрч "Байхгүй ч юм билүү" гэж уралдаж байгаа гинэ. Каваригийн анги зөрөөд биеийн тамиртай орж байхад мототой хідэн танхаа юмнууд хаалгавдэл ороод ирдэг. Яхав тий. Нөгөө дүүнэр нь өмнө тийж дормжлуулсан юм чинь Каваригаас өшөөгөө авна гэж солиорол ирсэн байгаа нь. Манай хүнч Кавариг хулгайлагдаж байгааг хараад аврах гэсэн чинь багасаа дэрлэгсэн хүмүүсээс айсандаа траамаас идрээ төлөнч хөдөлж чадахгүй байхдаа гинтл өөрийг алгадаж сэргээснээ дөрөв давхраас шууд л үсэрчдэг шүү. Тэгснээ амар гүйж очсноо дайрсан хэдийг нь хоромхон зур болгож тавьснаа. Бүр болоогүй аврах том сумаагаар хичээлдэг нөхрийг хүчээрээ дэлхийг хараад хэн цаатуулахгүй хаарна Кавари дээр яваад очиж ахлах нэг жээгөөтэй нөхөр мотогоороо дайраад ална гэж дайрахт манай хүн эвтэхэн болцсон чинь өөрөө золтойд өгчдөггүй. Азар цагдаанаар ширж хэрэгтнүүдийг бариад явхад манай хүнч дүүнэрээ үзээд болохоо хэлдэг. Кавариас ухаан алдах гэж байхад нь тасч аваад бас хөрхөө. Энгийн нэг өдрийнхөө дагуу нөгөө ертөнцид очих гэж байхдаа нөгөө ахлахын хэсэг өгүүлдэг гин сандаг. Тэр хэлэхдээ энэ амьдарч байгаа энэ ертөнцийг хамгийн аюултай. Дээрээс нь амархан дийлээд байгаа энэ мангасууд нь нэлээд аимшиг төвчнийх болгыг нь хэлсэн. Яг манай хүнд энэ бодол бол нэг сүртэй нөлөө үзүүлээгүй л дээ. Өргөжлөлөө ойг үнлөө явсаар мангасуудыг ялсаар л явж байхдаа нэг нохойг нэлийн өндөр зэрэглэлийн мангас бараг л алах гэж байхад нь очиод харсаж нөгөө мангас чаа бүр байж боломгүй юмэр хүчтэй үзүүлэлттэй байдаг. Тэгснэ өөрөө барахгүй гэж бодож байсан ч үхэх гэж байгаа нохойг өрөөдөөд дийлэхгүй байсан ч хамаагүй гэж шууд дайрсаж чаа ягаад ч юм амархан алчдаг. Яг л левелэнд баг чиглэлээ зэвсэг аимшигтай хүчтэй шүү дээ. Өмнө ч бас баг левелтэй байхдаа нэг дайралтаар алж байсан удаа байгаа шүү дээ. Бас нөгөө нохоо нь хэдий өөрийгөө хамгаалах гэж архирж байсан ч яалчгүй биеийн дэглэлгүй унахт нь эмчлэг шингэнээ өгөөд үхэл өвчнийг нь болон шархайг нэгдгээ зүгээр болгочдаг. Нэрэж ирчилэхэд энэ чон шүү. Ингэжл манай хүн нэг шинэ гэр бүлийн гишүүнтэй болж байгаа юм да. Энэ нохойг Night гэж нэрлэдэг. Хүний яриаг маш сайн ойлгодог. Дээрээс нь үзүүлэлт нь өөрөөс нь хүчтэй байдаг шүү бүр. Манай хүн ангидаа очиад нохоод ижэдэг бас амтны дэлгүүр орох хаануудыг юм бол гэж асуухт нь өөх тийм зургийг харалтаа гэж хүүхдүүд асуухт нь юу надаа утас байхгүй л дээ. Тийм болохоор зураг байхгүй л гэсэн үг шүү дээ. Ухаалаг утасны хэр гарч байгаагүй болохоор гэл хийсэй чи бүгдээр орчин үед ийм хүн байдаг байх нэ гэж гайхаастай. Тэгэл ихэнх найзууд нь өнөөдөр цуг амтны дэлгүүр явж амжихгүй нэ гэхэд нь улаа өстөж санамсаргүй юм шиг. За яг хөө би л тус болъё доо гэж удаа дотор олдортой л байгаа шүү. Золооч юмнуудаа аваад гэртээ ирэхдээ хүлээж байгаа нэгэнтэй байна гэдэг ямар сайхныг мэдрээд анхны сэлгэлтэй хийн. Хүмүүс игдүүдээ нохоо хөдөлчихсэн царайлаг залууг хараад "Үгүй ээ манай энэ хавьд модель ирсэн юм уу энэ төр" гэж бодож яхад нь манай хүн чинь Кавари таардаг. Тэгээд л нохоогоо танилцуулаад жижигхэн яруу өрнөдөж яхад нөгөө модель хамт гэж байсан Миу хүрээд ирдэг. Энэ хавьд амьдардаг болохоор байнгын цэцэрлэг түрээлэндийн цагаар алхдаг юм билээ л дээ. Каварич модель охиныг харангуудаа шууд танаа тэр хоёрыг үргэлжлэх юм багтаа гэж буруугаар ойлгочдөг. Гэтэ яг дараа нь засаал тайлбарлаждаг л да. Эргэн тойронд нь харж исэн хүмүүс ч бүгд л гайхал яалч моделийг зугуулчихсан юм байна. Дэндүү тод гэрэлтэй байна гэж мэгэл. Тэгэл Миуг явсны дараа нэг хулгайч хулгайг хийгээ явж ирсэн чинь Night-ийг шууд араас нь яв гэснээр Кавариг дагуулад нөгөө эмгэн дээр очиход Night нөгөө хулгайчийг нь 100-аад ирж идэг. Тэгс нөгөө хулгайч нь мултрангуудаа утга гаргаж ирээд анхааралгүй байсан Кавари руу дайрахад зулаа дахиад л авардаг. Манай хүн чинь хүчрхэг хамтрагчтай болцсноос хойш бүр зөрөгтэйгээр өнгөн лөө явж дайснуудтайгаа тулалцаар хүчээ нэмэн хизээ хязааны л хамтрагчд байсан мэт хамтын ажиллагаа гэж бүр галзуу. Night-д золоотой хамтрагснаас хойш бас амар хурдан төвшин актив болчихсон байдаг шүү бүр. Тэгэл явж ирсэн чинь болор буг гээд гал болон мөсний шидийг ашигладаг аимшигтай хүчтэй дээд түвшний бараг л тарах боломжгүй амьтантай таарчдаг. Үл үзэгдэгч болсон ч гэсэн ямар ч асуудал нөгөөх нь хардаг. Тэгэл базандаа шууд дайрсаж гал мөсийг ээлжиж ашиглаж машиглаад бүр ямар ч цул талгүй мэт байдаг. Арай л тэндүү хүчрэг байсан ч гэсэн Night азар сул цорхоо гаргаад түүнийг ялж чаддаг. Тэндээс маш хүчрэг айтмууд унж байгаа ч гэсэн хамгийн сонирхолтой нь зөөврийн халуун байна гараад ирдэг. Хаан ч хизээч ашиглах боломжтой бохирддггүй маана нөхдөг гаднаас харагдах боломжгүй үл үзэгдэгч болдог гээл. Манай хоёр ч оройд нөгөөдгийнхөө гайхалтайг мэдрээд л өдөр хоногудаж явсаар тэр хоёр улмал хүчрэг дайснуудад тулгарсаар улмал хүчтэй болсоор л тэгж явж байхдаа азаарч гэхүү азгүйгээр ч хүнийг агуу болдог. Тэнд нь бүр шидийн гимэр бамрууд нь гинт ласаал өнглийн үнд нэг арга сусан зогтос болон нэг номол үйдэг. Аваад харсаж нөгөө мэрэгэн гихчийн үлдээсэн ном. Энэ үеэр хотынхаа хамгийн хүчрэг алуурчан дээр нөгөө гүнжийг алуулах захиалгыг өгөө явж идэг нэг хүн. Манай хүч нөгөө номыг нь аваад уншсаж чаа мэрэгэн гихч нэгэн амьд бахта бурхны хүчтэй дүүцгэж нэгэн болсон. Гэтэ түүний хүчрэг болох тусам хүмүүс түүнээс айж хүрээлэлгүй ганцаардмал нэгэн болсон. Тимд миний замналыг бити давтаасаа гэсэндэ хэдэн зөвлөгөөнүүд болон өөр түнэнд сайн найзууд гэр бүлтэй болоорой гэсэн зөвлөгөөнөөс гадна өөрийн мэдих бүхий шидийг бичиж үлдээсэн байдаг. Өөрийн хүн хэрний хүн бусан амьдралаар амьдарсан ганцхан өөрөө л байг. Чи харин жаргалтай амьдраарай гэд өөрийн бүхий шидийг мөн өвлүүлэн үлдээдэг. Манай хүн ч номыг бүхэлд нь уншиж дуусаад шид бол төсөөллийнх нь биелэлт гэдгийг ойлгож баг багаар хичээсээр байгаад яг л зааврын дагуу хийгээд шидийг гаргаж чаддаг. Night ч гэсэн эзэнтэйгээ адилхан шид зураад идэг. Тэдний ашигласан анхных нь усны шид нь нэлээд л хүчтэй. Энэ үеэр нөгөө Ахмад Жаанд золоотой амжилттай уулзаж чадсан тэр нь бодогдсон байсан. Мөн дээрээс нь гүнж тэрэнд шууд л гэрлэх санал тавьчихсан гэж хэлэхэд хаан өөрийн амшиг дэлдээ аваад жинхэнэ галзуурж миний бицээ охины толгойг хин эргүүл зөрхлөн нэ гэж жинхэнэ сүтгэж өгдөг. Багш дараа 7 хоногс гадуур хичээлэн шүү гэдгийг нь хэлж байхад манай хүн ч дотроо мэрэгний хэлсэн хаан хүчээ ашиглахаа ухаантай бодоорой гэсэн үгсийг л бодж байдаг.
Багшийн хэлсэн дараа 7 хоногоос гадар хүчилтэй шүү гэдэг нь гадаад орчиндөө дасах 2 өдөр 1 шөнийн дадлага. Хүүхдүүдийг багт нэг баг 4 хүнтэй байхаар хуваадаг. Хүүхдүүд болсон хойно бүгд л баярлаастай. Гэхдээ золоод аялалд явах үргэлжнээс эхлээд юуж байхгүй гэхэд бусдын ч гэсэн хамт цуглуулахаар болон нөгөө хэдтэйгээ тараа цуг явдаг. Coverage цолоогийн ачаар хүүхдүүдтэй дотносоод л тэд хэрэгтэй юмнуудаа цуглуулангаа тоглоом тоглол цагийг нэлээд зугаатай өнгөрөөдөг. Дараа нь охид харин охтын давхрыг үзэж өвгүүд нь харин амраа байж сижингээд талгаал гарч бөөм бүжигнаа болж золооч дээр байгаа охтуудтай санаа зовн дэшигээ шууд гүйдэг. Харин үлдсэн хэдэн яалтаж хөөл буухаар болдог. Манай хүн хаана хүч ашиглахаа бод гэж хэлснийг нь санаж байсан ч гэсэн яралтай үе гэж бодоод өөрийгөө усаар бүрхэд нөгөө угарсан 3 охиноо аваад л гарах гэж яалтажгүй гал ихтэй байсан болохоор шалаа доошоо 13 давхар нураагаад л шууд гарчиж байгаа юм чаа. Бүгд л тэр дээрээс амьд гарах боломжгүй байх гэж бодож байхад манай хүн чинь бүгдийг нь авраа гараад ирэхэд бүгдээрээ л баярлана. Тэгээ бүгд нь нэвтэйхээ удлаа гэж нөхцөл байдлыг аргалаад дахиад л каварыг аварчиж байгаа юм чаа. Өө нэрэтийн манай хүн чинь нөгөө шидийнхаа бараг л өргөлд нүрээд байгаа юм шүү. Жохон залхуурангуудаа шид гэдэг чинь бодлын биелэл гэдгийг нь бодоод очихыг хүссэн газараа төсөөлөл үзье та гэсэн чинь шууд шилжчихдэг. Манай хүч бүр даварчсан гоблинуудын амьдардаг агуулуу орж бүгжийг нь устгаж байрал. Тэгэл бэлтгэлээ дуусгах гэж байхад нь Найт гинтэл өөр зүрэг гүйж яваа дараас нь дагаад очиж чинь нэг цагаан өстө охин гоблинуудад баригдсан бараг л өгөх гэж байдیں۔ Золооччоо туслах гэсэн чинь Найт битээ яв гэсэн шиг татаа зогсоодог. Гэхдээ нөгөө охин нэлээд л хүчтэй болол та нэлээдийг нь алсан ч гэсэн яалтачгүй тооны зөрүүнээс болоод ялагдаад өгөхөд нь манай хоёр бүгдийг нь устгасан ч хаанаас ч юм гинтэл маш их гоблинууд гараад ирдэг. Тэгэхээр нь хизээж ашиглаж байгаагүй тэнгэрийн дашуурыг зэвсгээ ашигласан чинь тэр нь бүр үнэхээр алдаатай нэг л дайрал дээр бүгдийг нь алчдیں۔ Нөгөө охиноо аваад тусламж хэрэгтэй гэж бодоод гэрлүүгээ авч явах гэж байхад нь Найт дургуцээд боловлох гэж байхад нь нөгөөт нь чанаас ирчдэг. Тэгэл сурсан зангаараа имжлэг шингэнээ өгөөд члэнгүүтэл унааг их шин танилтай болдог. Энэ нэмэгтэй нь оёлтой байд бэлтгэл хийгээ явж байсан гэж хэлдэг. Гэхдээ жоох худлаа л хэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэдэж хамтаа цаашаа бэлтгэл хийхээр болоход голд орж хөлсөн арилгыг гэсэн л унаад өөрийнхөө шидэт байна гаргаж ирээд оруулсан чинь нөгөөх нь эн чи үлгэрэл гардаг үсттэй гэж гайхаад л. Гэхдээ л энэ охин нэлийн шудраг гар байлаа шүү бүр. Золоо өөрийн мэддэг чаддаг бүхнээ лунаад аль болох чадлаараа зааж өгдөг. Лунаа ч гэсэн өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсүүдийг зааж өгөхөөс гадна энэ ертөнцийн талаар нэлээх мэдээлэлүүдийг өгдөг. Энэ өхний хамгийн сайн ашигладаг зэвсэг нь бол утас. Тэрийгэж маш их дурлаг ашигладаг. Цаг хугацааж өнгөрч нэлээд сайн ярьсны дараа золоо хамтаа дахин бэлтгэл хийж амжихгүй болчихлоо гэхэд нь лунааш баярсан талархснаа илэрхийлээ сүүлийн удаа халуусанд орохнэ гэд өмнө нь өөрөө дандаа төрүүлж ордог байсан энэ удаа дүүлжи ихлээд ордоо гэж хэлчээ. Золоог орсны араас нь шууд дагаад ороод ирдэг. Манай хүнд бараг л хайр ажилтаад идэг шүү бүр. Гэвтэл манай хүч эвтэйхээ аргалаа зогсчихж байгаа юм чаа. Хээрийн дадлагч эхэлж хээр байх маш том байгууламжийн өмнө хүрээд ирдэг. Энэхин дүрэн бол хоол унд цаанаас нь өгөхгүй бүхнийг байглаасаа зохицуулна. Бас тэр нь энэ башинд нь сурагч нарыг орохыг хориглон зөвхөн багш нар л байрлна гэдэг. Нэмэлт зөвлөгөө нөх юм бол хортоо ормолд үж магадгүй гэдэг утгаараа хоол хийхээс өмнө заавал цуглуулсан хүнсээ шалгуулаарай гэдэг. Зарим сурагч нар энэ дүрмүүдийг сонсцоод тэгвэл 2 өдөр юу ч идэхгүй гэж болох юм шүү гэсэн чинь хоол хүнсийг заавалчгүй цуглуулах шаардлагатай. Мөн дээр нь хэрэг хэмжээтэйгээр цуглуулсан. Бас тэнд нь хэрэг хортоо хүнс байна зэргээр нь оноо өгч өрсөлдүүлнэ гэдэг. Манай дөрөвчөө 2 хуваагдаад 2 нь хүнсэндээ 2 нь майхан гавсаа хор салцгаадаг. Загас барих гэсэн чинь гайгуухан загас барьчмаар эвгүүд нь бүгдээр л дүүрэн байхаар нь манай хүн харж байснаа уурах шидэх боломжгүй ихээсэд очиод гараараа бариад идэг. Ганцхан загсагч биш. Бүр амар ихийг бариад харна хүүхдүүд ч гэсэн бүгдөө шок. Харин нөгөө ертөнцид бэлтгэлийнхээ үр дүн бүтэн зогсох захиалга талуурчаа золоог бодож эргэлзэж байсан ч гэсэн захиалгааг гүйцэтгүүлэхээр шийдсэн байдаг. Нөгөө хоёроо зөвлөсөн ургамлуудыг манай хүчигээс хортой хоргуугаар нь ялгаад багштай очиж шалгуулсан чинь бүр төгс. Нэг ч хортой хүнс зөвлүүлаагүй. Дээр нь хамгийн их хүнс зөвлүүлсэн. Тэгэл хамгийн өндөр оноог нь авчиж байгаа. Зөвлүүлсэн хүнсээрээ хоол хийх болоход манай хүч жинхэнэ үн утгаараа хоол хийх ашираадаг. Ганцаараа амьдарсаар байгаад хоолыг жинхэнэ утгаараа уураадаг болсон юм шиг байлээ гэж бодсон чинь хүмүүсийн тэд гаргаж байгаа үйлдэл нь бүгд л ямар сони. Уг нь ийм анемдаг ч мөр лааж ах хэвээр өстэй. Гэтэл бүр хөшцсөн байх юм. Өө тэгэлгүй яах вэ? Бүгд л ам олохгүй цээдэг. Уг нь багш нар нь бусад багийнхыг ч гэсэн шалгах ёстой шүү дээ. Гэхдээ энэ хоол хитрхи амттай байсан болохоор бүгдийг нийтсэн. Дээр нь багш нь бүр цогцсондоо золоочийн надтай гэрлэхгүй гэж шууд л хэлж орхидог. Энэ царилыг залуухан багш чаа залуугасаа л эрдмийн зэрэг энэ төрөж явсараа ганц бие гоцонтлогоо өдөө болтол нэг ч удаа өрхөж үзээгүй хүн болж таард юм да. Бүгдрэл пал гэл гайхсан чинь нөгөөт бүр жичирчсэн. Энэ жиггээ хөгжилтэй юм болж өгнө. Гэхдээ золоо жаргаад байна уу зовоод байна уу? Энэ баг Деважинг харсан баха. Халуусанд орсож бүх хүүхдүүд бүр золоогийн биеийг хараа шок. Аргагүй шүү дээ. Ийм насны хүүхдүүд ямар ч байх боломжгүй бие яаны хөгжил байгаа байхгүй юу? Харин нөхдийн өрөөнд за энэ яах вэ? Энэ чинь золоогийн хоолноос бол цаваадаа огш гэрлэг санал тавьсан энэ тэгэл хоб базаад байж явахт нь 2 хүн төлөлийн санаа зовж харагддаг шүү. Шүн дунд майхан луу нэг зүйлээр орцоор. Харин өглөө нь хүмүүсийн гадаа тавьсан ихэнх зүйлийг сүйтгэжсэн. Учир манай гэж өглөөний цайнд хэрэглэх хүнсүү болсон болохоор хүнсээ зөвлөхөөр явах гэж байхдаа баавганы саврууны мөрийг хараад нэг л биш байгааг анзааж байхад нь ханаас ч юм нэг баавга учир зүггүй дараад ирдэг. Золооч хүмүүсийг бараг л асуудалд орох гэж байхад нь гэс самбаачлаад дайралтыг зогсоосноо бүр аваа шидчихэж байгаа юм чаа. Бүгд шок. Угсаал ойлгомжтой шүү дээ. Шок болох нь 10 жилийн хүүхэд баавгаа шидчихлээ ш тэнцээ. Тэгэд нөгөө баавгааг хүлээлгэж өгөөд үргэлжлүүлэн хичээж дуустдаг.
Золоогийн нөгөө ертөнцийн дулаанууд нь үргэлжлэвэл дулаан болгондоо ялсаар л харин тэднийг нэг цагаан дулаа бүр үйлдэл бүрийг нь ажиллаад байдаг шүү. Энэ үед нөгөө хааны зэргүүд нь ирж гисэн замчлан золоог авч явахаар ирсэн ч гинтл наашд гүнж рүү дайран унгадаг. Бүгд гайхсан ч түүний дээрээс мод унахаас сэргийлсэн байгаа нь нэг л танил утас. Ул мөрийг нь дагаад золоож гэлс бариад авсаж чам мэдээж л таньдаг хүн. Ядаж явахад гүнж нь хаанаас ч юм гараад ирснээ түүнийг алхаж байсныг мэдчихдэг. Золоож наашд анхнаасаа л унаад яагаад дургүй байсныг ойлгодог. Гисэн хэдий ч хэсгийн жолоо найзалсан найз нь болохоор гүнжээс хэдий таныг алах гэж оролцсон ч гэсэн түүнийг аврах хэрэгтэй байна гэж гуйгаад гэрлүүгээ авч явахаар болдог. Гүнжиж ардаа ирж байгаа зэргүүдэд яралдаа золоог нь очиж болчлоо гэж хэлсэн чинь золоо шилжих шидэ хэрэгтээд шилжиж байгаа юм чаа. Гүнж бүр гайхшралд орцсон. Энэ шид чинь бүр домог төлөв шид штэ. Хэрэг хүмүүс энэ шидийг хэрэгэлдэг нэгэн байдаг гэдгийг мэдэх юм бол булаацалтаад дэлхийн хэмжээний дайн гарна гэдгийг ойлгож байна уу? Гэтэл бас тэрүүхэн тэндээ санаа зовд амаа. Золоо лунаа хоёрын харилцааг ерөнхийд нь тайлбарлаж ойлгоод гүнж лунаа руу харснаа. Чиний талаар илүү их юм мэдмээр байна гэхэд нэгэн тал тавилантайгаа эвлэрчсэн лунаа шалгаагаад өдгөө шууд л алчих гээ үрээгээд ахтан золоож би ч бас чиний талаар мэдмээрэ гэд ярианд оролцоход лунаа сая л нэг ам нэдэг. Тэр багаас л өнчөөрөөсөө хог ухаж улаахийн амиа зоодог хөхөд байхад нь нэг хүн олж авч унших бичгээс эхлээд аллагын их талаар бүхнийг зааж өгсөн байдаг. Тэгэд л аллагын харанхуй бүлгэмд орж тоолж барамгийн их аллага үйлдэн толгой ангуучгийг хамгийн зардаа алуурчин болсон. Толгой ангууч гэдэг нэрийг сонсон гүнж хүртэл мэдээд байдаг. Амар чадварлаг уул мөргөө ажилдаг бистэй гэж бичрээд байдаг шүү бүр. Гүнжиж чи хүсний хүн юм бол намайг алаагүй гэдэг чинь надад хож өгсөн гэсэн үг. Тийм болохоор чи надад хөслөгдөж миний хамгаалагч бол гэд үнэн дураараа ирэх хүссэн гэдэг нь харагдаж байгаа шүү бүр. Тэдэш нилээн юм болж уучраа бололцсон. Золоогийн халуусанд орж байхдаа чи золоо тайртай юм уу гээл хайртайг нь мэдчихдэг лунагийн. Тэгснэ хоёлоо өрсөлдөг юм байна. Түл хоёлоо хайрын дайн зарлая гээл энэ хоёр бүр хөөрхөн. Маргааш нь ч болж хамгаалагчд нь хүргэж өгөхөд Найтед баярлалаа илэрхийлэн энэ эмэгтэй чинь хэм бэ гэсэн чинь гүнж энэ намайг алах гэж оролцсон хүн. Луна гэхдээ одооноос миний хамгаалагч болно гэж авдیں۔ Бүүр нэр дураараа. Юу болох нь ойлгомжтой шүү дээ гэхдээ. Тэгсэн хэдий жирхэнэ мангар гүнж болоо золоогийн сайтар шахалтаар сэрэмжээ багсахгүй ч гэлээ заа явах уу гэд энэ удаад орхидог. Манай хүн чи ийм зүйл болсон болохоор нэг өдөр алдчихсан. Тийм болохоор очиж амжих хүнэ гэ дахиад л явж чадахгүй гэдэг. Хэдий хааны зарлагч хэлээ өөрсдийг нь дахиад аварсан болохоор яах ч вүлээ гэд очих замыг нь зааж өгөөд яваад өгдөг. Гисэн гинтл лунаа босож ирэхснээ шууд л үнсчихдэг. Гүнж намайг буулга би золоотой үнсэлцмээр байна гэл. Энэ удаагийн танд бол лунаа альчих шиг л боллоо. Манай хоёр ч амар гоё булаг олчихсан алжаалаа тайлаад байж байсан чинь хаанаас ч юм нэг гахаа гараад ирчихсэн. Хамт үйжэдэг тэр нилээн л ухаалаг бас тэр нь маш хортой зүйлсүүдийг хүртэл хоргожүүлэх чадвартай янзын шидийн амт юм байдаг шүү. Нилээн л их зантай игдүүтэй амт юм байдаг. Энэ улаан гахааг акацуки гэж нэрлэдэг. Хичээлэн жиглэн бөмбөгтэй тэмцээнүүд удахгүй эхнэ гэхэд хамгийн ихэнд нь хөл бөмбөгийн бэлтгэлээс эхэлцгээгээд огт болон хөвгүүдээр нь холин хоёр баг болгодог. Манай хүн ч өмнө хөл бөмбөг толж үзээгүй бүр дөрмөж мэдэхгүй болохоор хаалгач болдог. Манай багт ирээ байгаа болохоор асуулгүй хөтэ оноо авч байсан ч эсрэг багийнх нь хүчрэхийг тоглогч нь хаах боломжгүй гэмээр зохиод хийсэн ч манай хүн шилжил бариад авдаг. Тэгснэ одоо яах юм гэсэн чинь зүгээр л хамаг хүчээрээ эсрэг багийн талбар руу шидээ гэж шууд шидчихсэн чи гол оруулчихдаг шүү. Бүгд шок. Харин хичээл дарах үеэр нөгөө аимшигтай ууртаа нөхөрч олчих шүү гэж сургуулийн гадаад зогсож байдаг үстэй. Золоо хөтөж байгаа зогсоос нь амар сүртэй өрөөгөө танилцуулдаг. Уг нь бол энэ энтертайнментийн газар нь уултаа нэгт үчигддэг хинч татгалздаг байгаа хайхалтай. Тийм болохоор ч өөрсдөө дэндүү итгэлтэй байсан ч манай хүчин шууд татгалзсан чинь ерөн мулт. Гэтэ манай хүчин бүдүүлгээр татгалзаагүй шүү. Маш илдгээр 10 жил минь одоогоор маш хөвжөлтэй байгаа. Надаас илүү хичээж байгаа хүмүүс зөндөө байгаа. Энэ удаадаа би чадахгүй нэ гэсэн байдаг. Тэгсэн ч нөгөөх нь гандан буурахгүй. Нөгөө бөмбөгтэй тэмцээнийх нь постерыг харснаа. Энэ дээр нь гой зурагнууд дараад хүчээр оруулчих. Гэтэл дал санаагаа бүр нуудаг ч. Шууд л хийстэй захирлын өрөөрөөр зөвшөөрөл авна гэж яваад өгдөг. Мань гурвч бүр гуруулаа болчихсон болохоор бүр дийлдэшгүй болчихсон. Гэтэл нэг зүйл дутагдаад байгаа юм шиг мэдэрч төрөөд байсан болохоор бүр ойн гүнлөө явдаг. Гүн рүү явах тусам моднууд нь чулуу шиг хатуулж байгааг нь анзаараад байж хат Накацуки урт амар том болцсон гараад ирдэг. Биш үжээ хөрхий. Гинтийн дайралтанд өртөөд дээр нөгөөх нь өмнөх таарж исэн мангасуудтай нь харьцуулшгүйчтэй. Саяны гинтийн дайралтаас болоод нэлээд их гимтэл авчихсан. Яах аргагүй байд дороод байж байсан чи. Хаанаас ч юм нөгөө ажиллаадсэн тулаач гарч ирснэ. Ганц л өшөглөө ялчихтий. Манай хүнч туулаа яриад штэ гэж бүр гайхаад нөгөө хоёр руу гарч мараад нөгөө хоёр нь ч бас игдүүтэй. Нөгөө тулаач нь шууд та нар өшөөлтөө харуул гэл амар захирангуй жижиг игдүүтэй бижиж. Манай хоёр жижиг бол хэцүүхэн л харагдана. Харин манай хүний өшөглөлт нь бол бас нэг сайн хүч гэлээ авьяастын симхи байна л гэж байгаа юм чаа. Тэгснэ өөрөө алиа харж ийл өшгөлсөж бүр галзуу. Яагаад ч юм шүнжэнгөө өшөглөлтийн бэлтгэлийг хийлгэж байснаа. Гинтэл одооноос жинкнээсээ тултнаа гэж шууд дайраад эхэлдэг. Гинтийн жилээ яагаад гэдгийг мэддэхгүй тулааны бэлтгэл яг яагаад намайг сургаад байгаа юм бэ гэж асуусаж би өв залгамжлагчаараа чамайг сонгосон гэж авдیں۔ Бүүр нэг дуураараа нэг зүйлдээ зөвшөөрсөн тулаанч нарыг ариун цолыг хүртээдэг. Харин тэр ариун цолыг хүртсэн нэг нь дэлхийд тойрсон хормоо муухагаас дэлхийг хамгаалдаг. Тэгээд мэдээж мөнх бус оршихуй учраа залгамжтай болох хэрэгтэй. Тэгээд л залгамжлагчаараа манай хүнийг сонгосон байгаа нь. Манай хүнч татгалзаж болох хөхөд болно гэдэг. Гэтэ тулаа өргөжлүүлэн тухайлах аюулуудыг хэлэхэд хэдий залгамжлагч ч болохгүй ч гэлээ өшгөлтөнд ч шав болж болох уу гэхэд надад чи дэвшид заагаад өг. Тэгэл хоёр биенийхээ багш шавь нь болдог. Хоёр талын хүндхэн бэлтгэлүүд үргэлжилсээр манай хүнч нөгөө дийлэхгүй байсан боднонгоо зэвсэг ашиглахгүй гэж тулаалцсан ч эцэстээ зэвсэг ашиглан аргалаад ялдаг. Гэтэл баярлахгүй наа чин буруу гэж байдаг шүү. Саяны ялсан мангас бол SS зэрэглэлээ. Дээр нь бүр 3S, EX
Тэгээ бүр домгийн зэрэглэх гих хүчрхэг өрсөлдөгч нар байгаа болохыг нь хэлдэг. Манай хүн энэ хүндхэн бэлтгэлийн араас хувьсаж бүр хүчрхэг нэгэн болдог. Азар гадах төрхөн өөрчлөгдөөгүй хүчин л нэлээд нэмэгдсэн байдаг. Тэр үзэгдлийг нь харсан туулаач ийм хүн тохиолддог байх нэ гэж гайхсаар лагаар дээр дэгдэд яваад өгдөг. Тэмцээний чуулч нөгөөхөн захирлаас зөвшөөрөл авчихсан. Хичээгээд гоё гараарай гээл энэ бүр далд санаагаа нуухгүй. Золоогийн орох гэж байгаа ширээний дээснийх нь өрсөлдөгч нь 10 жилийн хүүхдөөж бүр аимшигтай том бийтэй. Мэргэжлийн дундаа шилдэг нь хамгийн хэцүүтэй нь хамгийн дөрөнд тарчдаг шүү бүр. Ялч ч сүүлийн хэдэн жилийн турш ялагдаагүй улсынхаа босоо аврагна гэсэндээ гаргалт энтер нь манай Шинковыг гэх юм бол амар байх нь ойлгомжтой шүү дээ. Нөгөөх нь бүрл бардаад за энэ ч яг уу одоо дөнгөж эхэлж ийн хөөцөлдцгөө байвал амар гаргалт хийсэн чинь манай хүн чинь төвлөрж байгаа бол нэг зөксөж юм байхгүй ширээг нэв зөхөөл нөгөө аврагч мөр гацчихсан манай хүн ч мандсандаа шууд буугаад өчгдөг тэгсэж гар бөмбөг дээр бас нэг хүн тутчихлаа гээл дагуулад явна багийнх нь жолоо ирсэн юм чинь бат ялах нь гээл манай хүн чинь нөгөө хувирснаасаа болоод одоохондоо ямар ч тийм хүчний баримжаагүй болчихсон болохоор амар цогт хийгээд тэрийг нь харсан эсрэг багийнх нь шууд бууж өчөж байгаа байхгүй юу нөгөө золоогийн зургийг дарах гэдсэн зураглаач ч одоо юу дараад байгаа юм бэ гэтэл газрын тест болж байгаа газар Кавригийн багийн хүн бэртээ төрөннөр явж авахт нь Каври жолоогоос чи тоглож чадах уу гэд манай хүнийг орлоод өгөөч гэж гуйдаг. Мэдээж зөвшөөрөө тоглох гэхэд нөгөө бэртсэн залуу нь боломжтой байгаарай. Түүний гаргалт гэж хэлээд анхааруулаад ухаалаад өгдөг. Эсрэг баг нь нэлээд л хүчтэй бололтой. Чич бас араас нь явахаас эртхэн бууж гээл өгөөр идэстэй. Гэтэ тоглолт эхлэхэд бүх зүйл ойлгомжтой болж нөгөө гимтээгээс амар гаргалттай үжи Каври байдаг шүү. Манай хүнч тэрийг нь ойлгонгуудаа барыг л ганцаар тоглосороод ялцдаг. Тэгэл ясандаа баярлал хөөрхөн поз авч явахт нөгөө хэд ч азар зурагтай болж чаддаг. Тэмцэнүүд жамжиртай болоод харахад нь золоо Каври хүлээж байгаа. Дандаа авардагт баярлаа гэдээ ярилцаад алхаж явахт нь баярлах хэрэггүй дээ. Над чамтаанд байгаа л талагддаг. Гээ хэлж Каври зөрөг орсон бололтой. Нүдэ анжи гэж яваад үнсчихдэг. Нөгөө ертөнд тулаа үл мэдээг тайсантайгаа тулдаж байхдаа ичэд ашигласаж чи чадах ёсгүй гэж шалгаасаар байгаа золоог сурсныг нь мэдээд эхлээд түүнийг устгах хэрэгтэй юм байна гэд рүүлээ тухарлаа гэл ухарчдаг. Манай хүч бүх юмдаа сайн биш бололтой маттай нилээ муу. Тийм болохоор улирлын шалгалтандаа яана гэж байхад нь Каври чи бүх юмдаа сайн биш байх наа гэж гайхангуудаа улирлын шалгалт өтөр тэр хоёр гэрт нь хамт бэлтгэр болдог. Гэрт нь очиод Каври угаалгын өрөөг нь хайж аваад нөгөө нуусрыг нь арчдаг. Золоо зүгээр л мэрэгний хэлснээр өөрт нь техникийг олох хэрэгтэй гэснээр дагуу бүхий л нуцудаа эхэлж шид ашиглаж чаддгаас эхлээд юу болсон талаараа бүгдийг нь яриад нөгөө ертөнцлөө дагуулаа ордог. Энэ ертөнцийн дэндүү гайхалтай бишрээ байж авахт нь Кавригийн үзүүлэлт гараад ирдэг. Тэр нь манай хүний анх ихсэн зэгээс нь бүр хавь илүү байдаг шүү бүр. Золоо санаа зовсондоо энэ бол чи би биш. Надад зүгээр л аас тараад юм болчихсон ингээл хэлсэж үгүй дээ чи хэвээрээ байгаа. Бас хоёулынгийнх нь нүд нэгээд нуустаа боллоо штэ гэл нээх хөрхөө. Гүнжиж босож чичээд ханд бараалахтаа болсон бүхэл зүйлсийг хэлээд хамт онсон гэдгийг шилгээд дайран дээр давс гихчээр лунааж гүнжиг алах гэж байсан энтергээ бүгдийг өөрөө хэлчихдэг. Хааж уурлан шууд алах гэж дайрахт нь лунаа хэрвээ илтийг зөксөх гэж орлох юм бол шууд хүн гэдгээ зөнгөөрөө мэдрээд гарыг нь зөксөхөд хаанч үүнд нь урамшаа хүчрхэг хамаалагчтай болж байгаа юм байна гэд дээр нь ирэх гүнжийнхаа барахгүй нь ойлгомжтой штэ. Тэгэл хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ ч яг гүнжиг золоотой хамт онсон гэдгийг сонсоод шууд лаална гэж чичрээд хэлдэг шүү. Харин том ханхүү гүнжиг алж чадаагүй дээр нь ойд байх үл таних нэгэн хааны ордон дөрөгцөн гих мэдээг сонсоод тэгвэл хаан авъя гэсэн нэг мөр дуусгая. Энэ бөмбөлгийн хүрээнд гитвчүүлэх юм бол үнэнд нь орсон ямар шидтэн шидэ ашиглаж чадахгүй болно. Энэ удаа бити бүтлгүүдээр энэ бүх хэргийг тэр хүндэл тохоход болно. Манай хүн амралтын өдрүүдээрээ таанлуу явах замдаа нэг мангасан хүнийг ялсаж Деважингийн хүнжилгэх өргөж төгс тав тухыг бүрдүүлдэг хүнжил унаад ирдэг. За тэр ч яах вэ? Золоо өөр ертөнцийн хотыг хараад бүр шок. Хүмүүстэр ховсолтаас нь болоод нэлээл өндөр зэрэглэлийн язгуурт нь нэрийн услаад явж байгаа юм байна гэж ойлгож ядаг золоог. Тэгэд энэхийн мөнгө хэрэгтэй байсан болохоор нэг худалдаачн дээр очиод зүгээр л хүнсэн ташаалдаг хэдэн амтлагч өгсөж чаа. Ийм төгс гэмэршил, ийм гэлцэл, бас ийм төгс амтлагч нар 100 алтан цас энэ болох уу гэдэг. Манай хүн чинь энэ их мөнгөө гэж гайхаас үсэж чинь нөгөөх нь саваал уншиж байгаа юм чаа. Учир нь 4 хүн амтай нэг гэр бүл 5 алтан зоосоор нэг жил хоол хүнсэндээ санаа зовхгүйгээр амьдрах хэмжээний их юм бэлээ л дээ. Болооч хааны ордонд ороход нэлээд хүндтэйгээр хүлээ авдаг. Гэтэл хааны зан ааш ямар байгааг бид нар мэдж байгаа шүү дээ. Бүр чам шиг амтэн гүнжид гэрлэг санал тавьсан юм уу энэ гэж ууралж байгаа. Тэснэ гар хоос ирчиж байгаа мó. Гэхээр нь банцандаа нөгөө хүнжилүүдсээ гаргаад ирсэж чи бүр амар уурсан чин тесрэсэндээ одоо алчи гэж босоод ирдэг. Энэ улсад хөнжил бэлгэлнэ гэдэг нь гэрлэж нэг оронд орохыг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа. Тэрийг нь манай хүн яаж мэдэх вэ? Гүнжиж бүр баярлаад сүйд шүү. Гэтэл тэнд зурагч нар гинтл гарч ирээд дарахт манай талын шиддэнгүүдийн дайрсанж нөгөө шид байхгүй болгооч ашигладаг. Тэнд манай хүн Най, Акацуки, Луна гэдэг амар хүмүүс байгаа шүү дээ. Шууд л ялчж байгаа юм чаа. Тэр хүмүүсийн бие тавьж байсан тэмдгийг нь хараад хэн хийснийг төвгөөхөн ойлгоод золоогоос тулсамж байдаг. Нөхцөл байдал хүнд байхад нөгөө гүнж гадар зугаалъя. Золоо хотыг үзүүлэе гэж гүргээд байдаг шүү. Гүнжийн тушаал юмчээ яалтай билээ дээ. Иргэдэнч бүр ийм хоёр үзэсгэлэнтэй юм ихтэй дагуулчихсан. Энэ хаанхын язгууртан бэ гэж гайхаастай. Манай хүний сонирхлыг нь адал явдал хайгчдын байгууллага татаад байсан болохоор очиод бүртгүүлж үзье гэхэд нэг хуудас өгөө бөглөрөө гэдэг. Шидийн төрөл гэхээр нь мэрэгний хэлснээр хүчээ нууж бай гэснийг санаад та хамгийн суган болчих гэснээ гал ус салхины шидийг л ашигладаг гэж бичдэг. Тэгээ заавал шидийн хүч гэдэг дээр нь заавал болор хэмжүүлэр хэмжигдэх шаардлагатай юм билээ л дээ. Тэгэхгүй болохоор хүмүүс нь худлаа яриад нэг бол хит их хүчээ нэмжвчээд хит их багсаж
шийдвэдэг юм байна л да. Эхлээл унаа үзүүлсэн чинь нэг сүртэй хичээлээ хүчрэхэг байдаг. Харин манай хүн гараа тавьсан чинь бут үсэрчдэг, бүү шок. Хит их энерги байгаа болохоор болорн диско хагардаг гэдэг домог байдаг юм хэлээ л дээ. Тэгээ тэр нь бодит юм байна гэж бүгдээрээ гайхаж байгаа байхгүй юу? Нэг зоологийн 3 шид ашигладаг энэ харснаа. Юу вэ? Домогт 3-аас дээш шид ашигладаг хүн байдаг шүү дээ. Манай хүнч бүгдийг нь бичээг наад зоолж гээл. Ингэж л албаасаар хайгуулж болдог. Харин тэнд нэлээд том өмдөө нэг согтуу шидтаа. Чи домгийн шидтэн гэлөө их чин жамааг дижэнэ гэл дээрэд идэг шүү. Манай хэд зав байгаа болохоор жаахан хөгжөлдөж энерги нөтгөөр хомолдоггоор болоод хайж огт ханхүүгийн байгаа газрыг илрүүлээгээд тийш шууд явсаадаг. Энэ даалгаврын хамгийн хэцүү ханхүүг алхгүйгээр барих. Ханхүүч түрүүлж орж исэн хэдэн зэргүүдийн барьцаалчихсан. Ойртол энийг чи аллаа шүү гээл. Тэгэл нөгөөх нь сулсаа чи өөрийгөө аална гэж дайраад идэг шүү бүр. Золоо юу гэж ламархан ханхүүг алуулгаа те. Нэг дайралтаар сэлмийг нь болож аваад барихт нь гинтл хүчрэх салхины шидээр бүрхэгдэн нөгөө охин жагараад ирдэг. Энэ өхний төлөвлөгөө бол дэлхийд ирэх бүх хүнийг алах. Тэгхийн тулд ханхүүг хаан болгоод олон дайныг эхлүүлэн үрч амар аргаар хурдан хүмүүсийг мөхүүлэх байсан. Энэ төлөвлөгөөнд бүтлгүүдчихсэн. Ханхүүч тэр бүр тархиа угаалгачихсан байсан байгаа нь л энэ. Энэ эмэгтэй сумыг бүр хүснээрээ удирддаг. Нилээн л хүчрэх шидтэй. Золооч гэсэн юу зүгээр сохов те. Эсэргүүцэхтэн золоог таньчихдаг. Тэгснэ азтай байлаа. Чиний царайг харчихлаа шүү. Гэтэ одоо тамиргүй байна. Энэ удаад дөрдөө ухарлаа. Гээл алга болчихдаг. Баасны шилжих шидтэй. Бүгд л золоогоос хүчтэй оршихуй байдаг гэдгийг нь мэдээд айж байхад ханхүүгийн шүүх хурал болдог. Ханхүү үг нь бол амар сайхан сэтгэлтэй хүн байсан. Гэтэ гүнж шидээ буруу удирдаад тэрэнд нь санамсаргүй өртөж юм болчихсон. Тийм болохоор л гүнжийг байнга буруутгадаг, алмаар болчихсон байдаг. Яг нь эхэндээ бол буруутгадаг үл байсан л да. Гэтэ хормоо тархийг нь бүрэн эзэмшин угаасаар л агаад юм болцсон байдаг. Үжсгүй төрхтэй болсон ханхүү хэр хэцүү байснаа ярихад золоод өөрт нь байсан мэдрэмж яг л сэтрэж байгаа юм санагдан эмчлэг чимээ болгосож бүгд л идэгчдэг. Бүгдөрөл гайхаад ийм ховор эмчлэг шингэнийг зүгээр л ингэж ийм хэмжээгээр ашиглаж болж байгаа мó гэж гайхсаж чаа. Энэ домгийн ургамал ч манай хүний яшаан дотор зүгээр л хогийн ургамал шиг их хэрүүдэг штэ. Тэрийг нэгсэж бүгд шок. Эдийн идэгэд хорон муугаас бүрэн чөлөөлөгдсөн ч гэсэн хийсэн хэргийг нь үгүйсэх боломжгүй болсон. Тэсэн гүнж гэж дураараа нөхөрч намайг л алах гэж байсан биз дээ. Намайг алж чадаагүй. Гэтэ одоо ах зүгээр болчихсон. Тэгэхээр би өршөөлөө гэж байдаг шүү. Дураараа гүнжийг ялтай байлээ. Тим энгийн зүйл биш л дээ гэсэн чаа. Энгийн зүйл. Энд чи маш энгийн гэл зад загинснаа өршөөлүүлчихэж байгаа юм чаа. Хэдий хэрэг дураараа шилээ цайлган цагаахан сэтгэлтэй юм да. Хаанч өөртөө наварсан ингээд түнд бэлэг өгнө гэхэд нь гүнж л оноо хоёр намайг бэлгэлчих гээл бүр нэг дураараа. Харин ханхүү өөрт нь шийтгэл болгоод бас түнд шагнал болгоод өөрт нь байсан бүх хил зүйлсүүдийг түнлүү шилжүүлчих гэж зарлаг болгодог. Манай хүн ч ядраад унтаад нь зүудэнд нь нөгөө охин орж ирэл дэрлэхэд байдаг шүү. Хичээл дээрээ хүртэл найзууд нь хөвжилдэй ихэд тараад л шууд учир зүггүй бүгдийг нь ханиад шууд л бэлтгэдэй хийж эхэлж байхад бэлтгэлийнх нь үеэр нөгөө охин гараад ирдэг. Тэгээ гинтийн дайралт хийхэд нь манай хүн амжиж болтдог. За тэгэхээр энэ охины төг рүү орцгоё. Багш нь ариу харваач байсан. Тэгэд энэ нөгөө залгамжлагчийн авахар бэлтгэж байсан шавь нахгүй юу? Багш нь хамгаалахын тулд бөхнөө өгдөг байсан хүн төрлөختнөөсөө болж өгсөн. Тийм болохоор л хүн төрлөختнөөс өшөөг аавна гэж дайраад байгаа юм билээ. Язч л дайран дээр давс хичээр каврын золоог хайгаад хүн санаа зовсондоо ирчихсэн байдаг. Энэ юу бодчихдаг вэ? Амар тоошороо болоод бүр дэлхийн газар хөмөрж байгаа юм шиг болж байхад л яваад очсон байдаг шүү бүр. Золооч нөгөө охинтойгоо анман толдож байхад нь каврыг гараад ирдэг. Ганц золооч анзаараагүй нөгөө охин ч гэсэн анзаарсан болохоор сул талд нь болгоод каврыг руу онилж хэлдэг. Эцэстээ сул талдаа бочгсон болохоор бараг л ялагдах гэж байхад нь туулаа азар гарч ирээд тусалдаг. Ингээд дөрвөн эсрэг нэг болсон болохоор яалтчгүй ялагдаж эхлэхэд үзээ талтандаа хит автан хорон мөвчийг нэмснээр улам хүчрэхэг энерги ялгархад золоо. Тэр энергийг нэрэ гэж тэгсэж байхад туулаа ариун золтой гэсэндээ хэрэндээ л үздэг. Тэ барахгүй бараг л ялагдах гэж байхад нь Акацукигийн тал гарч ирснэ. Өөрийн ариутгагч гэсэн чадвараараа бүхий л хорон мөг ариусгадаг. Тэгэл тэр нөхцөл байдлыг ашиглаад шууд болгож авдаг. Нөгөө охины гар дээрээ барьсан байж хатны каври гараад ирдэг. Гэтэ кавригийн ард байх бодонгийн алаад энэ бол миний энэ ертөнцид дөх хэвээ амьдрал. Би жаад мангас шиг санагдаж байна уу? Үгүй дээ. Жаах таарсан яг л тэр хэвээр байна. Яг л намайг асуулт орох үед намайг аврахаар надад зориулагдсан мэт гээл хөөхөн энэ хоёр уучраа болчихж байгаамаа. Кавричийн ертөнцид нэлээд тасаж гүнж л унаасаа танилцсан. Золооч гэр бүлтэйгээ харилцаагаа сайжруулан. Нөгөө цагаан өсөж гисэн энгийн амьдралын сургуульд нь орж энэ сонирхолтой аниме аялал дуусаж байгаа юм да. За энэ хүртэл хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дараарай.